Харин Монгол үйлдвэрлэсэн шар ариг буюу Апу брендийн бүтээгдэхүүн бүгд найрамдах Солонгос улсын жижиглэн худалдааны зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ. Ингэснээр дотоодын шингэн хүнсний үйлдвэрлэгчид Азийн өндөр шаардлагатай хэрэглээний зах зээлд бүтээгдэхүүний албан ёсоор гаргаж бизнесээ тэлэх боломж нэмэгдэж байгааг салбарын онцолж байгаа юм. Монгол улсын экспортын орлогын дийлэнхийг уул уурхай бүтээгдэхүүн бүрдүүлдэг хэвээр байгаач боловсруулах үйлдвэрлэл тэр дундаа хүнс ундааны салбарын экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөх хандлагатай байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр боловсруулах үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд өсөлттэй гарсан, за мөн хүнсний үйлдвэрлэл дотоодын аль үйлдвэрийн голлох хэсгийг бүрдүүлж байна. Тухайлбал Солонгосын GS25 сүлжээ дэлгүүрийн 15 мянган салбараар худалдаалагдж эхэлсэн тус бүтээгдэхүүн нь Бельгийн Брюссел хотод төвтэй Monda Selection Institute-ийн Gold Quality Award шагналыг хүртжээ. Мөн тус байгууллага нь 1961 оноос хойш хүнс ундаа гоо сайхны хэрэглээний бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд үнэлж ирсэн олон улсад нэр хүндтэй байгууллага юм. Тус шагналыг олгохдоо амт, үнэр, бүтэц, тэнцвэр зэрэг мэдрэхүйн үзүүлэлтээс гадна үйлдвэрлэлийн технологи, лабораторийн шинжилгээ, савлгаа болон стандартын шаардлагыг хамтдах үнэлдэг юм байна. Gold Quality Award нь нийт үнэлгээний 80-аас дээш хувийн оноо авсан бүтээгдэхүүнд олгогддог Bearlaw, Superboc зэрэг олон улсын брэндүүд өмнө нь энэхүү шагналын үнэлгээг авч байсан юм а.